Сайн ханаа дуулан байна. За хэрвээ та Нью-Йорк руу анхудаага аялах гэж байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. Хамгийн түрүүнд Дамбо дээр очиж үзэх хэрэгтэй байгаа. Энэ нь болохоор кинон дээр маш их гардаг. Би энэ удаад эмээ өвөөтэйгээ цуг Нью-Йорк ирсэн байгаа. За манай эмээ өвөө хоёр амар хөөрхөн байгаа сте. За тэр ч яг Нью-Йоркд болохоор ferry-ний юм аппликейшн татаж авах хэрэгтэй. Энэ байшин нь болохоор англи архитектурын барьсан Vessel гэдэг ийм нэртэй юм байшин байгаа. За энэ Wesley хажууд болохоор Edge New York гэдэг ийм rooftop байгаа. За энэ рүү болохоор $34 төлөө дэшээ гарч болно. Хэрэг та найзууд киног үзчихсэн бол Central Perk гэдэг coffee shop энэ байдаг байгаа. Ирчлөөний өшөөг үзхийг хүсвэл ирж очих фэригээ захиалах хэрэгтэй. За Нью-Йоркт 8.5 сая хүн амтай байгаа. За энэ миний хамгийн дуртай газар байгаа. Summit гэдэг Vanderbilt One гэдэг байшин дотор байдаг. Ингийн үнэ $44 байгаа. За хэрвээ та 14 хоногийн өмнө захиалга өгвөл $34-оор дэшээ гарах боломжтой байгаа. За тэгэл Нью-Йоркт ирэхээр кино дотор орсон юм шиг мэдрэмж төрдөг. За энэ ч болохоор Times Square-ын тэгээ алхаа явж итэл юуны шиг үрдэрд юм дөө. За хэрвээ та Gossip Girls үзчихсэн бол энэ Grand Central Station-ыг мэдэх бах энэ хамгийн ихний анги дээр нь гардаг. За тэгээ гудамжаар нь салхахад маш үзэсгэлэнтэй ийм хот байна. За Brooklyn гүүрэн дээр дэшээ гарч болж энэ рүү гарахын тулд түрүүний Дамбогоосоо дэшээ гарна. Хэрвээ та Met Gala гэж сонсчихсан бол энэ музей дээр жил болгон болдог байгаа. Маш том музей учраас 3-4 цаг ер нь төлөвлөх хэрэгтэй. За баяртай, have fun.